Бусдад өгсөн бүхнээ л бид эцэст нь өөрсдөө хүртдэг. Бусдыг зовоосон үйл эцэст нь өөрийг тань зовоо. Харин бусдыг амгалан байлгасан үйл танд амар амгалан авчирна. Бидний хэлсэн үг, хийсэн үйлдэл, бодсон бүхэн эцэстээ бидэнд буцаж ирдэг. Хэн нэгнийг гомдоох, доромжлох, зовоох үед бид бусдыг биш, харин өөрсдийн дотоод амгалан сүйтгэдэг. Өөрөөр хэлбэл уур, атаархал, хорсол бусдыг биш, өөрийг тань шаналгадаг. Эсвэргээрээ харин зөөлөн сэтгэл, нэмжин чанар өөрийг тань эдгэж амгалан болгодог. Товчхондоо бол сайн үеийн үр дүн нь жаргал авчирна. Харин муу үеийн үр дүн нь зовлон дагуулна. Үеийн үр гэдэг бол үл үзэгдэгч хариуцлага. Бусдад өгсөн бүхэн цаг нь болохоор өөрт тань эргэн ирнэ. Эцэст нь өдөр бүр өөрөөсөө асуу. Би өнөөдөр сайн үйл хийсэн үү гэж.